Бараа материал бараа код цонхонд танаа байгууллагад орлого зарлага гүйлгээ хөтлөх бүх бараа материал бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлөө ялган кодлож бүртгэнэ. Жишээ нь худалдан авдаг бараа, түүхийн эд материал, борлуулдаг бараа материал үйлчилгээ ашигладаг хангамжийн материал, бага үнэтэй түргэн илэгдэх зүйлс, үйлдвэрлэдэг бэлэн бүтээгдэхүүн үзүүлдэг үйлчилгээ, сервис зэргийг бүгдийг кодлоно. Барааны мастер код шинээр үүсгэх, засах зэрэг нь маш чухал хариуцлагатай ажил бөгөөд байгууллагын дурын ажилтны хийдэг ажил биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Бараа материалаа яаран кодлож нэрлэхээс өмнө ямар албан тушаалтай, хэн энэ ажлыг хийх вэ гэдгийг байгууллага дотроо шийдэж үүрэг хариуцлагыг нь тодорхой ойлгуулах шаардлагатай. Учир нь мэргэжлийн бус хийж буй үйлдэлийнхээ цаад учир шалтгааныг нь ойлгохгүйгээр бараа материалын кодыг устгах засч өөр код. Нэрээр солих нь өмнө нь бүртгэсэн ажил гүйлгээ цаашлаад танаа байгууллагын орлого, зарлага, ашиг алдагдал, тайлан мэдээнд шууд нөлөөлөх учраас хариуцлагатай хандах хэрэгтэй. Дураараа код янз бүрээр нэршил өгч замбраагүй бүртгэл үүсгээд нэгэнт гүйлгээ хийсэн тохиолдолд дараа нь хяналтаа хийх. Тайлангаа үнэн зөв гаргахын тулд бүх ажил гүйлгээг дахин залруулах, нэгэнт босоор гүйлгээ хийгдсэн тохиолдолд залруулах боломжгүй болох зэрэг асуудлууд тулгардаг. Иймд бараа кодлох, засах ажлыг байгууллагын нэг хүн хариуцаж хийх нь оновчтой байдаг. Яг ямар бүлэгт ямар төрлийн бараа материал кодлож байгаагаас шалтгаалж зөвхөн шаардлагатай талбар утгуудыг бөглөхөд хангалттай. Жишээлбэл түүхийн эд материалын хувьд борлуулахгүй, зөвхөн худалдан авдаг чекийг сонгож үнийн тохиргоо хэсэгт зарах, үн оруулах шаардлагагүй. Харин POS-ын програмаар борлуулах шинэ бүтээгдэхүүн кодлон бүртгэх бол борлуулна, POS-оор борлуулна чекийг идэвхжүүлж зарах үн болон аль салбарын бараа материалын данснаас хасалт хийгдэх вэ гэдгийг данс тохиргоо хэсэг зайлшгүй оруулсан байх шаардлагатай. Шинээр бараа кодлохоос өмнө тухайн бараа өмнө нь бүртгэгдсэн эсхийг өмнө нь үүсгэсэн байж болох бүх хувилбар нэрээр хайлтгийж шалгаад үнэхээр бүртгээгүй цоо шинэ бараа үйлчилгээ тохиолдолд бүртгэхийг зөвлөж байна. Гарын авалгад бараа код цонхны бүх талбарын дэлгэрэнгүй тайлбар, оруулах утга, анхаарах зүйлс зэргийг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг тул тухайн талбарт утга оруулах шаардлагатай юу? Оруулвал ямар утга оруулах, тэр оруулсан утга нь цаашаа бүртгэл хийхэд хаана яаж нөлөөлөх зэргийг тайлбар хэсгээр дэлгэрүүлж оруулаарай. Мөн бараа кодтой холбоотой орц нурам дагалдах сет serial дугаар тухайн бараа материалыг нийлүүлэгч, үйлдвэрлэгч зэрэг олон нэмэлт мэдээллийг тохируулах боломжтой. Танд амжилт хүсье.